За баярлалаа. Төсвийн 17 оны төсвийн тухай хуулинд оруулах энэ тодтголыг батлахдаа төсвийн хүрээний мэдээлэл дунд хугацааны баримт бичгээ хөндөөхгүйгээр баталмаар байна гэдэг саналтай байна. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр түрүүн сангийн сайд хэлсэн бидний одоо валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар орж ирэх гэж байгаа 3 тэрбум ам долларын зарцуултыг харахад 1.6 нь урсгал зардлаа гэд үлдсэн 1.5 нь төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулагдана гэж байгаа. Тэгэхээр энэ 1.5 тэрбум гэдэг чинь бидний яриад байгаа нөгөө Чингис фондын хэмжээний мөнгө шүү дээ. Энэ хэмжээний мөнгийг бид нар төслүүд рүү оруулах гэж байгаа. Энэ хэмжээний мөнгийг шингээх бэлэн төслүүд байгаа юу? Энэ хэмжээгээр үр нэмэгдэх гэж байгаа. Тэгэхээр бид нар энийг дэмжиж авах юм уу? Төсвийн доктортой байдлын тухай хуулиа өөрчлөмөргүй байна. Төсвийн хүрээний мэдээлэлдээ өөрчлөлт оруулмааргүй байна. Тэгээд аль болохоор алдагдлыг бууруулах өсөлтийг нэмэгдүүлсэн ийм дунд хугацааны баримт бичгийн хүрээнд дотор энэ төсвөө тодтогё. Энэ төсвийг бол зарим нэгэн зүйлээр тодтох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ хасаж танаж болох бүх зардлаа дахиж авч үзэх хэрэгтэй. Нэмж болох бүх орлогоо бас дахиж авч үзэх шаардлага байгаамаа. Ийм саналыг хэлээд хэрвээ энэ саналыг дэмжижээвэл төсвийн тодтголыг бол баталгааг дэмжихээр байна гэдэг саналаа хэлье.